За тэгэхээр хүүхдүүдээ өнөөдөр болохоор бүгдээрээ ус гэдэг нэртэй сэдв үзэх гэж байгаа юм шүү дээ. За усаар мэдээж амьдралын их бүлэг те бид нар бол байнга өдөр тутамдаа усыг хэрэглэж амьдардаг аа. За тэгэхээр дэлхий дээр байгаа нийт усны хэдэн хувийг нь цэвэр ус эзэлдэг вэ? 3 3%-ийг нь. Үлдсэн 97%-ийг нь тэгвэл ямар ус эзэлэх вэ? 70 ус. За 70 ус юм байна. За тийм ээ. За тэгэхээр дэлхий дээр байгаа нийт усны 3%-ийг нь цэвэр ус, 97%-ийг нь далайн ус эзэлж байна. За тэгсэн чинь тэр одоо 3%-ийн цэвэр усныхаа тий 79%-ийг нь хойд туйлын мөс. За хэдэн хувийг нь гүний ус гэж юм? Тэгээд үлдсэн 1%-ийг нь болохоор гадаргын ус эзэлт юм байна. За тэгэхээр энийг бүгдээрээ дэвтэр дээр бичиж авахдаа багштайгаа зүг тэмдэглэж бичиж авъя. За багштайгаа зүг нэг иймэрхүү байдлаар бичиж тэмдэглэж авбал зүгээр юм болов уу гэж бодсон. Ийм бүрхий графикаар биш. Иймэрхүү маягаар бичицгээе. За дэлхийн усны нууц гэдэг авчихъя тий. За ингээд дэлхийн усны нууц. За нийт нөөцийн болохоор 97%, 3% гээд хуваачиж байгаа шүү дээ. За 97% нь болохоор мэдээж сая нөгөө хэлсэн далайн ус те 3% нь болохоор ямар ус вэ? Цэвэр ус. Цэвэр ус. За энэ 3%-ийн цэвэр усны дийлэнх хэсэг нь хаана оршиж байгаа вэ хүүхдүүдээ? Хойд туйл. Тий. Туйлын мөс байдлаар оршиж байгаа юм шүү дээ тий. Туйлд ингээ хөлдөө мөс байдлаар оршиж байгаа. Хэдэн хувийн юм бэ гэхээр 79% ингээ хөлдчихсэн байдалтай байгаа юм байна. За тэгээд зарим ус хэсэг ус нь болохоор гүний ус байдлаар оршиж байгаа тий. Газар доор гэсэн үг. Гүний цэвэр ус байдлаар газрын хөрсөн доор оршиж байгаа. Гэхдээ хүмүүс бол ингээд гүний усыг өрөмдөөд гаргаж аваад хэрэглэж байгаа шүү дээ. За тэгээд яг бидний нүдэнд харагдаж байгаа тий одоо нэг гол мөрнөр гэх мэтээр харагдаж байгаа гадаргын ус гэж байна тий. Гадаргын гол мөрөн байдлаар оршиж байгаа нь бол ингээд гадаргын ус нь болохоор хэдэн хувь юм бэ гэхээр 1% байна. Нийт цэвэр усныхаа. За тэгэхээр хүүхдүүдээ усыг чинь яг юунд яаж хэрэглэдэг юм бэ гэдэг асуудал яригдана үстэй тийм ээ. За тэгэхээр усыг одоо бидний сайн мэдэж байгаачлан юу юунд хэрэглэдэг байж таарч ахуй үйлдвэрийн хэрэглэгээ тэгээд хөдөө аж ахуйг антийн ундны ус, ногоо жимсний усалгаа болгож хэрэглэдэг байна. За энэ болгонд нөгөө гадаргын усыг их хэрэглээд байгаа юм шиг байна уу? Аль эсвэл гүний усыг их хэрэглээд байна уу? Гүний усыг их хэрэглээд байгааз. За тэгэхээр шүү дээ одоо гүний ус гэдэг чинь ер нь та нарын бодлоор хурдан буцаж нөхөн сэргээгддэг ус юм болов эсвэл маш удаан хугацааны турш бий болдог ус юм болов? Удаан хугацаа тий хэдэн 10 жил болж иж буцаж нөгөө гүний ус маань бол нөхөн сэргээгддэг юм байна. За тэгэхээр гүний устай бол болгоомжтой харьцах хэрэгтэй. За болгоомжтой харьцсан гэхээр яаж байгаа юм бэ гэхээр хэрэглэж байгаа усныхаа хэмжээг тааруулах хэрэгтэй л гэсэн үг шүү дээ. За тэгвэл дэлхийн дунджаар болохоор нэг хүн өдөрт одоо нөгөө нойлын ус татж байгаа устайгаа нийлээд шүү дээ 100-аас 105 литр ус хэрэглэдэг юм байна. Дэлхийн дундаж бол за Монголын яг гэр хороолт гэрт амьдарч байгаа хүмүүс болохоор өдөрт 6-аас 9 литр гэж байгаа байхгүй юу? Нөгөө дэлхийн дунджаас бол бараг 10 дахин бага тий 10 дахин бага ус хэрэглэж байгааз. За тэгээд ингээ монголчууд усанд хэмнэлттэй хүмүүс юм байна гэдэг судалгааны үр дүн гарч яагаад орон сууцнд амьдарч байгаа хүмүүсийн усны хэрэглээг тооцсон чинь нөгөө дэлхийн дунджаас бүр 2 дахин өндөр ус хэрэглэдэг болж таарсан. Нэг айлд байгаа нэг хүн дунджаар те өдөрт 200-аас 230 литр ус хэрэглэдэг гэж байгаа байхгүй юу?
Ийм бүхэн нөгөө нэг шүдэ угаахтаа ингээ усаа хааж ийн үгүй юу те усанд ороод бие савнд хоорондоо усаа хааж ийн үгүй юу. За тэгээд нойлын ус нь хэр ихээр татагддгийг гэдэг бүгд хамаарат тэгээ бол ингээд Монголын орон сууцнд амьдардаг хүмүүс бол дэлхийн дунджаас дундаж нэг иргэнээс 2 дахин их ус хэрглэж байна гэдэг ийм үр дуу гаржээ. За тэгэхээр яг анхаарах хэрэгтэй байх нь тий. За тэгээ Монгол улсын усны нөөцийн бүртгэлээрээ дэлхийн 145 улсаас 22 дугаарт ордог ийм улс байна. За тэгээд одоо энэний дараагаар усан дотор агуулгаддаг эрдэсүүдийн талаар судалцгаая. Химийн хичээл юм чинь одоо ямар химийн элементүүд байдаг вэ гэдэг нь бол чухал шүү дээ. За усанд агуулгаддаг эрдэсүүд гэхээр кальцийн эрдэс, магнийн эрдэс, натрийн эрдэс гэх мэтэр ийм катионууд бол ингээд оршдог байна усан дотор. За тэгэхээр усан дотроос сүрхлүүдээ хатуулаг гэж байдаг те. Усны хатуулаг гэж яг юу хэлдэг юм болоо? За бид нар одоо ингээ ус бүслэгчин дотор ус буслагдана штэ. Тэгээд ус маань ингээ уурсны дараа доотлихын хэсэгт нэг тийм юу болцсон байдаг те. Бөмбөр хэсгөө Цаан устай болсон байдаг. Тий яг үнэ тийм болцсон байдаг. Тэр нь болохоор усны хатуулаг гэсэн үг шүү хүмүүдээ. Усны хатуулаг. Тэр усны хатуулаг болохоор энэ кальци болон магнийн ион агуулсан ийм нэгдлүүд байдаг. Тэр кальцийн болон магний ион агуулсан тэр нэгдлүүд яад юм бэ хэрэг тэр одоо тэр бөмбөр цагаан юм чинь хүний бие рүү орчих юм бол нөгөө бөөрийн чулуу, цусны чулуу гэд чулуулгуудыг үүсгдэг юм байна. За тэгэхээр усан дотор агуулгаддаг ийм катионууд гэж байдаг, бас ийм анионууд гэж байдаг. Тэр хүүхдүүд бол дэлгэрэнгүй тайлбарыг нь тэр чигтэн бүхэлдэн бичиж авах шаардлагагүй. Усанд агуулгаддаг эрдэсүүд гэж агаад энэ дээр байгаа энэ катионуудыг болно тий. Одоо нэмэх цэнэгтэйнүүд нь эрэг цэнэгтэйнүүд нь катионууд штэ. Сүрэг цэнэгтэйнүүд нь анионууд тий. Ийм катионууд болно, ийм анионууд байдаг гэд дэвтэр дээрээ тэмдэглээд авчих юм шүү. Товчхон тэмдэглээд авчих нэ. За тэгэхээр эдгээр нь болохоор усан дотор агуулгаддаг эрдэсүүд юм байна тий. За усан дотор агуулгаддаг эрдэсээс гадна микроэлементүүд гэж байдаг. Микроэлемент гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр усан дотор маш бага хэмжээгээр оршдог тийм элементүүдийг хэлж байгаа. Одоо усны хатуулаг шиг дээл хүний нүдэнд харагдчих байх хэмжээний биш те маш бага хэмжээтэйгээр оршдог. За тэр нь болохоор төмрийн катион байж болно, цэсийн катион, цайрын катион, за тэгээ фторид, йодид байж болдог байна. За тэгээд байж болон байхгүй ч байж бас болно. Өөрөөр хэлбэл ямар газар оршиж байгаа вэ те ямар байгалийн цохилтолгойтой вэ гэдгээс нь хамаарат ямар катион эсвэл ямар анион байх нь бол шийдэгддэг байна микроэлементүүдийн хувьд. Багшаа нэг үчиж авах уу? Бичээд авчих юм шүү хүүхдүүд минь. Зя. За тэгэхээр усанд агуулгаддаг микроэлементүүд нь бол нэг иймэрхүү элементүүд байдаг юм байна гэж тэгвэл усыг хэрхэн яаж цэвэршүүлдэг юм бэ? Тэгээ энэ талаар үзье. За яагаад усыг цэвэршүүлэх хэрэгтэй болоод байгаа юм бэ гэхээр нэрээ та нарын нэмэгдэв. Жил бүр далайд 8 сая тонн хунцар хаягддаг. Тэгэхээр ингээд 8 сая тонн хунцар хэрэг ямархуу хэмжээтэй юм бэ гэдгийг бид нар бас сайн мэдэхгүй шүү дээ, тэ. За энийг одоо ингээ яг нэг амьдралд ойрхон жишээгээр авч үзэх юм бол минут тутамд нэг хогны машинаар дүүрэн хунцар далайн усанд орж ийна гэсэн үг. Ингээ минут тутамд те. Одоо ингээ бид нар ингээ энийг ярьж хооронд 1 минут өнгөрчлөө те. Тэр тутамд нэг хогны машин дүүрэн хунцар далайн усанд орж байгаа гэсэн үг юм байна. За тэгээд далайд орсон хунцар нь болохоор микропластик болж задраад далай дотор байгаа амьтдад одоо ингээд бохирдуулцдаг тий. Одоо шинэ загсны ингээд дотор гидсэн ч юм уу тий. Биеийг ингээд бохирдуулчихж байгаа. За ингээд бохирдуулчаар яад юм бэ гэхээр тэр нь хүний биед ингээд ороод за тэгээ эрүүл мэнд тул сөрөг нөлөө үзүүлнэ.
За эрүүл мэндэд бол сөрөг нөлөө үзүүлнэ. За тэгээ энэ байдлаараа ингээд үргэлжлээд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд байх юм бол 2050 он гэхэд далайд за хагасноос илүү хуванцар байх магадлалтай гэж үзсэн байна. За энэ маягаар хуванцар гэх мэт маш олон бохирдуулагч бол ингээд усыг бохирдуулж байгаа юм байна. За энэ бохирдуулагчдыг дотор нь юу гэж ангилдаг юм бэ гэхээр бичил биет нь усанд уусдаг болон уусаагүй байц гэж ангилдаг. Жишээ нь хуванцар одоо энэ бичил биет нь ууссан байц уусаагүй байц гэдгийг аль ангиллалт нь хамаарах бохирдуулагч вэ? Уусаг. Уусаагүй байц те хуванцар чи усанд уусахгүй шүү дээ. Тэгэхээр усанд уусаагүй бохирдуулагч гэдэг ангиллалт нь орж ирж байгаа юм. Одоо усанд ууссан гэх юм бол янз бүрийн усанд уусдаг, усыг бохирдуулдаг тийм хүчин зүйлс байна гэсэн үг. За тэгээ янз бүрийн нөгөө нэг бичил биетүүдтэй өвчин үүсгэгчд бас орж ирж болно. Тэгэхээр одоо энэ гүний ус болон гадарган усыг бол цэвэршүүлж хэрэглэх шаардлагатай гэж үзэж байгаа. За ер нь одоо ингээ голын усыг ч гэсэн те зарим тохиолдолд цэвэршүүлж хэрэглэх шаардлагатай гэж үздэг юм байна. За тэгээ цэвэршүүлэх шаардлагатай гэдэг усыг яаж цэвэршүүлэх вэ гэхээр шүүгээд холооржуулд юм байна. Одоо ингээд янз бүрийн нөгөө нэг том ч юм уу те аль эсвэл ингээ уусдаггүй байгаа тэр бохирдлуудыг нь шүүгээд авчих штэ. Тэгээд үлдсэн хэсгийг нь болохоор нөгөө бичил биетнийг нь болон ууссан бохирдлыг нь болохоор холооржуулд юм байна. За тэгээд энэ усыг хэрхэн яаж цэвэрлэдэг бүдүүвч бол энэ дээр ингээ харагдаж байна хүмүүстээ. За та нар эхлээд энэ бүдүүвчийг дэвтэр дээрээ зураад авчих. Тэрний дараа бүгдээрээ ярилцгаая. За тэгэхээр ингэдэг юм шүү дээ. Шахуургаар ямар ч үсэн усаа ингээ нэг талаас шахаж өгөн те. Тэгээд шүүлтүр металл торон шүүлтүр байна. Нөгөө нэг том уусаагүй бодисуудыг нь болохоор торон шүүлтүр дээр шүүлээ. За тэгээд цаашаа эргээд тунцчуул нөгөө ууссан бохирдуулагч дотроос нь хүнд бохирдлууд ингээд дошоо туннаа тий. За тэгээд арай жоохон юм гайгүй цэвэрдүү ус болно штэ. За тэр цэвэрхтөр ус нь үлдэн штэ тийм ээ. Том одоо бохирдуулагч нь энэ дээр шүүгдчихлээ. За ууссан бохирдуулагчтаас нь хүнд хэсгүүд нь доошоо тунаад үлдчихлээ. Цаана байгаа усыг нь болохоор элс болон нүүрсний шүүлтүүрээр шүүгээд за ингээд шүүх процессыг ингээд жоод тэрний дараа холоор нэмээд шахуургаар шахаад за тэгээд яг нь ус хадгалах савн дотор хадгалж агаад за цаашаа одоо хэрэглэгч рүү явуулдаг байх нь шүү дээ. Өөртөө. За энэ ус цэвэрлэхийн дарааллаа тэмдэглээд авчихсан хүүхдүүд болохоро энэ хамгийн сүүлийн хуудсан дээр харагдаж байгаа энэ дасгалтыг ажиллах юм шүү хүүхдүүд минь. Энэ дасгалыг хүүхдүүд скриншот хийгээд авчих. За тэгээд ажиллаж байгаа нь шүү дээ. За өнөөдрийн хичээлийн зорилгоо бүгдээрээ нэг дүгнэлтээ бүгдээрээ нэг ярилцчихъя тий. Унтны усны зориулттай усыг ч одоо цэвэр ус гэдэг байгаа шүү дээ. Цэвэр усыг бол бид ингээд өөж хэрэглэж болно тий. Гэхдээ цэвэр усыг гамтаа хэрэглээ гэд байдгийн шалтгаан нь юу вэ? Одоо хамаагүй их цэвэр ус хэрэглэх хэрэггүй гэдэг шалтгаан нь. Учир нь цэвэр ус нийт усны 3% эзэлдэг болох. Яг үнэн тийм тий. Бага хэмжээтэй байгаа шавхагддаг нөөц дуусчих магадгүй. Тэгвэл цэвэр усыг одоо ингэ цэвэршүүлэх дараалал гэж байгаа шүү дээ. Одоо энэ дээр ингээ харагдаж байгаа дараалал тий. Одоо энэ А, Б, В, Г гэдэг энэ дараалал дээр нь яг ямар процессыг явуулдаг байна? А, Б, В, Г. Эхлээд металл дорн шүүлтүүрээр шүүнэ. Дараа нь тунцжуулаад яг нь дээдлийн хэсгийг нь шүүж авнаа. Шүүж авсан усыгаа элс болон нүүрсний шүүлтүүр дундуур оруулнаа гэдэг дандаа ямар процесс явагдаад байна? Металлаар шүүн, элсээр шүүн, нүүрсээр шүүн, тунцжуул шүүн. Тэгээ дандаа шүүх процесс явагдаад байгаас А, Б, В, Г гэдэг энэ дөрвөн кодон дээр бол ингээд шүүх процесс явагдаж байна. За дээдээр болохоор ямар процесс явагдаж байна хүмүүстээ? Нөгөө холооржуулах. Холооржуулах процесс явагдаж байна. За тэгээ шүүгээд холооржуулаад тэгээ шууд ус хадгалах савн дотроо байж байгаа л тэгээ яах нь цаашаа нөгөө үйлдвэр ахуй хэрэгцээ гээд хэрэглэгчдийн гарлаа очих нь шүү дээ.
За юм. Тэгэхээр усыг цэвэршүүлэх процесс гэдэг чинь болохоор юм хоёр ерөнхий шаттай. Нэгдүгээрт нь шүүх процесс явагдана, хоёрдугаарт нь холооржуулах процесс явагдана. Ингэж бол усыг цэвэршүүлдэг гэж үздэг байна. За багш нь бол рекордо энэ дэр хүргээ зогсоочхыг хүүхдүүд энэхүү ус цэвэршүүлэх бүдүүвч байгаа бичиж авч хаад сая скриншот хийсэн дасгалаа ажиллаар багш руугаа илгээх юм шүү.